За ахаатны гадаад үг сурч мэдсэн тэр нь болохоор сувг болох буюу шанелинг. Шанелинг гэдэг лөө шанелинг хийх гэлөө хүмүүс асууадсан хгүй. Тэгээ тэр нь одоо юу хэлээд ам болоо гэсэн чи яах нөгөө өвөг дээдстэйгээ холбогдох, дээд биетэйгээ холбогдох эсвэл одоо их сурвалжтай холбогдох өөр ямар нэгэн далд ертөнцийн зүйлтэй холбогдох тэр сувг нь өөрөө болоход нэгсэндээ дамжуулагч сувг болох талаар яриад ирсэн байлээ л дээ. Тэгээ би за тэгвэл яаж энийг хийх вэ гэдгийг бол өөрийнхөө арга туршлагаас та нартай хэлье гэж бодож байна. Яг энэ талаар бол ер нь бол нэг гадны их сурвалжуудаас бол сонсч байгаагүй. Тэгвэл яах вэ нөгөө яг юуг хэлээд байгаа юм бэ гэдгийг ингээд өөр орчуулаад харсан чинь бидний нөгөө аль дээр үесэл хийдэг байсан зүйл байна штэ. Энд чинь нөгөө өөрөө сувг болох те. Далд ертөнцийн холбоос ингээд болох юм гэдгийг ойлгосон юм аа. За тэгээ ер нь бол орчлон ертөнцийн бүх зүйл нэг их сурвалжтай учраас бүгд хоорондоо холбоостой. Ерөөсөө энэ орчлон ертөнцөөс ангид тусдаа үүссэн, ангид тусдаа зүйл гэж нэгч одоо энерги, ухамсар, сүнс, матер бий байхгүй. Бүгдээрээ хоорондоо энергиэр нарийн шугамар холбоотой. Буюу бүгдээр бүхэлдэг шин чанартай байдаг. Тэгэхээр хоорондоо холбогдох амархан. Одоо жишээлбэл нэг сүлжээнд холбогдсон утас хоорондоо ярихад амархан те. Гэтэл өөр сүлжээнд ингээ холбогдсон утас бол хоорондоо шууд ярихад хэцүү. Тэгэхээр заавал тэнд ингээм сүлжээ байх ёстой. Гэтэл Азуулж бид нар өөрсдөө энэ орчлон ертөнцийн бүх зүйл нэг ижилхэн сүлжээ сувгт холбогдсон байдаг учраас хоорондоо холбогдох, хоорондоо мэдээлэл дамжуулах бүрэн боломжтой гэсэн үг ээ. За нэг операторын утас шиг байх нь шүү дээ, тийм ээ. За тэгэхээр өөрийнхөө туршлагын хувьд хэлэх юм бол эхлээд хөгсөнсөө сэрэн гэж зүйл байдаг. За хөгсөнс гэдэг нь болохоор бидний яг огт сүм юм л та. Хөгсөнсөнд бидний сүнсний мэдээлэл, бидний сүнсний чадвар, өгөгдөл одоо далд ертөнцийн бүхэл мэдээлэл одоо гол цөм оршихуй маань ингээд яг энэ цээжин дээр буюу дотоод хөгсөнсөн дээр байрлаж идэг. Тэгээ хөгсөнсөө сэрээгээд авчих юм бол хөгсөнсөндөө бид нэр зүгээр хилчдэг байхгүй юу. За одоо би өвдөөстэйгээ холбогдмоор байна. За эсвэл хөгсөнс ингээд чамаас би мэдээлэл авмаар байна. Эсвэл чамаар дамжуулаад би дээд биетэйгээ холбогдмоор байна гэхэд тэр бодохын төдийж ерөөсөө команд авч ажиллаж идэг байхгүй юу. Хөө өөрөө бодлороо захиалга өгдөг байхгүй юу. Тэгэхээр хөгсөнс сэрнэ гэдэг чинь юу хэлж байгаа юм гэхээр яг хагас унтаал хэлбэрт байж гэсэн үг. Итгэвчээгөө. Одоо бид нар чинь зурагтаар юм үзэхийн тулд зурагтыг ингэж хасаажиж тогон залгаад хасаажиж итгэвтэй болгочиж үздэг ш. Тэрнтэй адилхан дотоод хөгсөнсөө бид нар итгэвтэй болох хэрэгтэй. За тэгвэл хөгсөнс яагаад хагас унтаа хэлбэрт орчдөг юм гэхээр ерөөсөө бид нар мартчихдаг байхгүй нөгөө хөгсөнстэйгээ харилцаагаа мартчихдаг. Жишээлбэл одоо зурагтныхаа залгуурыг салгаад зуртаа унтраагаад бид нар бүр 10 хэдэн жил 20 хэдэн жил орхичих орчин одоо яаж тэр зурагтаа буцаж хасаах уу, удирдлагыг нь одоо яаж ажилуулах вэ нэлийн болон те яг тэрнтэй адилхан уул нь анханасаа сэрүүн тунгалаг зүйл байсан байгаа бидний хөгсөнс. Тэнгүүтээ бид нар өөрсдөө нөгөө хитэх эго тархи руугаа оронгуудаа хитэх тархиныхаа матрицын амьдралд амьдраад энэ дотоод хөгсөнсөө ажилуулахгүй ашиглахгүй гэх юм уу сонсохгүй ингээ байсараад унтраачдаг байхгүй нэгсэндээ тогноос нь салгацж ин л та. За инхээр одоо хөгсөнс сирен гэдэг нэг илүү ажил гараад ирж байна. Яагаад илүү гэхээр энэ бол анханасаа унтрах эсгүй унтардгүй ч юм уу тийм зүйл байхгүй. Тэгсэн чинь нөгөө бодлогоор тийм ээ олон улсын бодлогоор гэх юм уу одоо энэ харын талынхны бодлогоор гэх юм уу хөгсөнсийг бол амжилттай унтуулах одоо хөтөлбөр хэрэгжээд удаж байна л та манай дэлхий дээр. За Монгол сүүлийн жилүүдэд бол тэр хөтөлбөрт нь орчихсон. Тийм учраас нөхөх сэрүүн байсан сүнсээ унтраагаад одоо буцаад нөгөө сүнсээ сэрэнгээд их амархан зүйлийг нэлээд том ажил болгоцсон явж байгаа. За тэгэхээр нэгэнт л биднэрт тэгтээ зэрэг хөгсөнс заяамал байгаа юм чинь тэрийг бол асааж ядаад ах зүйл байхгүй л те. Яг уу бид нар өөрсдөө л төөрөлдөөл нөгөө бясалгалынхаа буруу арга техникийг эзэмшээд буруу юмд итгэж найдаад төөрөлдөөл явчихгүй бол яг нэг гол цэгийг ингээд очиод дарчих юм бол зургатны удирдлага шиг амархан хасчдаг байхгүй. Тэгвэл зургатны удирдлагын одоо жишээлбэл буцад ингээд олон тавчлууруудыг дараалал зургат хасахгүй тийм ээ. Яг нэг улаан тавчлуур дээр нь дарчаар хасчдаг шүү дээ. Тэрнтэй адилхан гол цэгийг бид нар олох хэрэгтэй байхгүй. Гол цэг нь юу юм? Бидний сэтгэл, бидний дотоод мэдрэмж бид нар өөрсдөө байхгүй. Энэ сэтгэлийн гол цөм гэдэг юм байхгүй юу? Тэгэхээр болдог бол энэ зүрхэн үрдэн дээр буюу яг дотоод цөм дээр ингээд нэг сайхан тогшчул бараг сэрчгээд байгаа байхгүй юу?
За тэгээд ийм амархан зүйл байдаг бахнэ. Би YouTube сувг дээр дотоод хөгсмөсөө сэрэх, дотоод хөгсмөсөө чагнах гэд за яг энэ дээр голчилсан ийм 2 бясалгал оруулсан байгаа. Бичлэгээр. За ерөнхийдөө тийм техникээр яг хөө тэр чинь зөвхөн нэг л арга техник баггүй юу? Тэр техникээр бясалгал хийхэд бол дороо хөгсмөс маань сэргээд эхэлнэ. Яг хөө бид нар жоохон давталттай оролдлоготой байчих юм бол дотоод ухамсар хөгсмөс сэрэхэд бол угаасаа сэрхэн ойлгомжтой угаасаа байгаа нүгнэн амархан зүйл ахгүй. Яг нэг хайхтар ич идэм ингээл хайгаал хүлээгээл эсвэл одоо ямар нэгэн таринч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн авшигч гэдэг юм уу, эсвэл ямар нэгэн одоо бөөгийн цан үл хайгаад явах хэрэггүй. Бид нэр өөрсдийнхөө зүгээр гол цэгээл дарчаад болно гэсэн үг. Энгийнээр сэтгэх хэрэгтэй. Түүнээс цоо шин юм гаднаас суулгаа цоо шин ич идэм бид нар бүрдүүлэх гэдэг юм биш тийм ээ. За ер нь тэгээд блоктой тэр зүрхэн үртний сэтгэлийн блоктой хит дотгошоогоо өөрийгөө бараг сонсож байгаагүй өөрийнхөө сэтгэл рүү бараг өндийж орж байгаагүй ч гэдэг юм уу өөрийнхөө сэтгэлийг бүр ингээ хаагаад холдсон хитрхийг эго тарих руугаа ороод удцсан хүний хөгсөнс бол сэрэхэд арай жоохон хугацаа ороод тах шиг байлээ. Ялангуяа эрчүүд маань тийм байдаг штэ. За яг 90 эмийн ялгааш нэг гаргаа яг. Гэхдээ яг дийлэнх хуваараа эрчүүд маань нэг тийм байдаг байхгүй юу? Нөгөө нэг эрэгтэй хүн уйлж болохгүй, эрэгтэй хүн сэтгэлээ ярьж болохгүй, эрэгтэй хүн ховж одоо хөөцөлдөж болохгүй, шалчханж болохгүй гэж кодолчихсан. Тэнгүүч тэг нэгдүгürt, хоёрдугаард ер эрчим чи угаасаа л нөгөө логик тархины арга тал руугаа илүү хөгжсөн байдаг учраас ерөөсөө бясалгал хийгээ суугаад дотоод хөгсөнс жоохон хугацаа авахгүй сэргээд идэв. Тэгэхээр энэ хүүс гэхээс илүү яг нь дадлага болгосон зүйлс болоод байна л да. Бид нар хитрхийг логиктаар хитрхийг аргын амьдралтаа зууртаад өөртөө цаг гаргахгүй өөртөө ярилцах гэдэг юм багаасаа ингэж хорхитуулаад яваад хэр их блоктой байна. Төдөө ч инээ нөгөө хөгсөнс сэрэхэд холбогдоход жоохон хугацаа удаан зарцуулна. Харин байнга одоо сэтгэлээ чагнадаг, байнга одоо тунгаалтын бясалгал хийдэг ч юм уу, байнга ингээл дотгошоогоо ороод за өнөөдөр би ямар мэдрэмжтэй байна. За миний сэтгэл юу хүсэж чинь тийм ээ? Миний дотоодоос ямар зүн надад хэлж гин, миний дотор юу ямар байна вэ гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлийг ингээд өдөр тутамдаа одоо өөрийнхөө дотоод сэтгэл дотоодоос сүнстэйгээ ойрхон байсан хүн бол маш хурдан зүгээр нэг бясалгалын дотор сүнс нь ерөөсөө биеийн хөдөлгөөл би сэрүүн байгаа шүү гэдэг мэдэрдүүлэл ингээл эсвэл бодол төсөөлөөр холбогдоод эхэлдэг байхгүй юу? Тэгэхээр яг хэрвээ нэг 2, 3, 4 удаа бясалгал хийгээд сүнс чинь ямар нэгэн байдлаар те дотроос чинь ингэж гинт халуун оргих ч юм уу гинт нэг энчнээс юм задарж байгаа юм шиг мэдрэмж төрөх ч юм эсвэл биеийг чинь ингээд дотроос чинь жоохон наашин чаашин савлуулах ч юм уу эсвэл одоо төсөөлөл бодолд чинь юм ирэхгүй ч юм уу тиймэрхүү хит хаалттай юм шиг мэдрэмж төрөөд байвал одоо зарим хүмүүс тийм байдаг байхгүй байвал эхлээд сэтгэлийн буюу тэр зүрхэн үрнийхээ блокийг тайлах хэрэгтэй. Блокийг тайлна гэдэг нь яах вэ гэхээр сэтгэлээ чагна энэ дотроос юу гармаар байна? Юунд би уралцсан, юунд би гомдсон, юу намайг жаргалтай болдгийг би яг юу хүсэж байгаа юм? Би ямар яг хүсэл мөрөөдөл юу юм бэ гэдэг ч юм уу. Одоо өөрийгөө чагнаад өөртөөгөө ярилцаа сэтгэлээ ингээд гоё бүр болохгүй бол ингээд бүр чэйшин дээр ингээд гараад тавиад нүдэн анж хагаад ингээд мэдрэн штт. За би ямар тайван мэдэрч гин үү эсвэл би уйдахаар гуниг ганцаард мэдэрч гин юу болж байна гэж дотгошоогоо л ороод бай. Дотгошоогоо ороод тодорхой л мэдрэхийг хичээн өөр өөртөө ярилцсан, сэтгэлээ гаргаж бичнэ, сэтгэлээ уудалж ярилцсан, уудалж ярина. Эсвэл бачуураад байвал сайхан орилно тийм ээ. Бүр уурлаад байвал одоо юм авч цогтөг ч юм уу. Одоо нэг тиймэрхүү байдлаар ингэж энэ буглаа гаргах хэрэгтэй. За буглаа гаргаад блок маань жоохон тайлраад ингээ зүрхэн үрд чинь нэг хүн юм гэсэндээ те нэг арайч нэг робот болчихог баа штэ. Тэгээ нэг юм жоохон сэтгэлийн хөдөлгөөн ороод ирж ивэл тэгээ уйлж мөйлн дуулна их юм болно. За тэгээ ирж итэл нөгөө блок маань жоохон тавирдаг байхгүй. Тэгээл одоо сүнстэйгээ арилцаад бие сул тавина штэ. Бие сул тавина, оюун бодлоо суллна. Одоо бидний махан бие чинь байнга одоо нөгөө юм стресстэй, айдастай явсаран байгаад ингээд өөрөө мэдгүй ингээд дандаа ингээд чангарсан байждаг. Унтахтаа хүртэл өрөөгөө ингээд чанга зууцсан унтдаг ч юм уу ингээд бие ингээд чангалцсан унтчихийдэг болохоор тэр бүрд ингээд дадал болцсон бие суллаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бие суллах, оюун бодол тархиас суллана гэдэг чинь бид нэр дотоод хөгсөн сэрх гол боломжийг өгж байгаа байхгүй. Тэгэхгүй хамаг юмаа чангалчаад
нөгөө тархиа өрсөлд суллаж чадахгүй хөмсгөө зангидчаал элдв янзын бодолтой хэврээл ах юм бол дотоод хөгс үнсэндээ бид нэр гарч ирэх тэр дуу хоолойн гадагшлах боломжийг бид нар өгөхгүй байх гэсэн үг. Тэгэхээр хамгийн түрүүнд за их блоктой хүмүүс нь блоко нэг аргайг болох нь байна. За тэгээ дээрэс нь өөртөө ярилцаад дотоод хөгс үнстэйгээ ярилцаад холбоо тогтоож явахдаа бүх бие суллах хэрэгтэй, бүх булчингуудаа анхаарлаа сайн төвлөрүүлэх хэрэгтэй. Сэтгэл санаагаа маш гоё тайван чөлөөтэй байлгах суллах хэрэгтэй. Болж ивэл одоо хээр хөдөө очиод ч юм уу эсвэл машин дотроо ч юм уу ямар нэгэн байдлаар ганцаараа тайван байх боломжийг өөртөө өгөөд тэгээ нэг бие сэтгэл оюун бодлоо гүйцэд нэг сайхан суллаад ингээд сууж явахдаа өөрийнхөө дотоод сүнстэйгээ сэтгэлтэйгээ ярилцаад тэгээ нэг өөртөө нэг цаг зав гаргаад өөрийгөө нэг сайхан уужруулад ямар ч айдасгүй нэг амгалан нэг 30-аас 40 минут 50 минут ч юм уу тийм байх боломжийг өөртөө олох хэрэгтэй байхгүй юу? За ингээд эхэлчихэд л угаасаа дотор хөгсөнс байгаа юм чи ямар нэгэн байдлаар бид нартай коннекшн үүсгэнэ. За над дээр болохоор хамгийн түрүүнд би өөрөө яг хуу дотор юм зүүн орж ирсэн хамгийн анх дотоод сүнс маань надтай гүн холбоо тогтооход яг хуу зөнгөөр бодлоор бол холбоотой байсан л та. Гэхдээ тэр яг нэг хагас тутуул ахгүй бас нэг хагас сунтай хэлбэртэй. Яг гүйцэд ингээ орж ирсэн мэдгдсэн үе дээр нь болохоор би тахилаад засангуудаа өгдөөцөө дуудаад урдан бясалгаа за би хөгсөнсөө сэрэмээр байна. Хөгсөнсөө сэрээ гэдэг нэг 40-50 минут одоо нөгөө бясалгал хийгээд удаагүй байгаа учраас биеэ суллах гэж оюун бодлоо суллах гэж нэг 40-50 минут амьсгал дээрээ төвлөрч сонсож байгаа энэ дээрээ төвлөрөд өөрийгөө суллаж байгаа байхгүй тэгжиш нэг муу бүр 50 минут шахуу сууж иж нэг суллаж байгаа. Тэр чинь ууланд нэг 10 минутын дотор сулцсан байсан бол тэгж удаан суухгүй байхгүй юу. Тэгээ тэр дадлал бага байсан байхгүй. Тэгээд тэгээ нэг гүйцэд ингээл тавирсан чинь эндээ ингээл нар зүү ингээл дотороос ингээ хөдлөж байгаа. Би ингээл нар зүү хөдлөөл ингээл тэгэл хүүе ямар сони юм бэ намайг бүр ингээ дотроос хөдлөөд ш би хөдлөөг байхт гэл энд нэг гой халуун мэдрэгтэл ингээл хөдлөөл гэсэн. За тэгээд энэ бол хамгийн анхны туршлага байсан бие махбод хөдөлгөх их. За зарим хүмүүс төр бас тэгдэг юм байлээ. Оюун бодлоор холбогдохоос илүү бие махбодыг илүү хөдөлгөж эхэлдэг юм байлээ л дээ. За тэгээд бие махбод чинь хөдлөөд эхэлсэн бол за үнэхээр амжилттай хөгс сүнсээ сэрээлээ гэж хэлж болно. За заримын хувьд бие махбодыг нэг сүртэй хөдлөхгүй ч гэсэндээ ингээд дотоод хөгс сүнстэйгээ ярилцаад бясалгаа сууж идэл нэг илт нэг төсөөлөл орж ирдэг ч юм уу илт нэг бодол орж ирдэг ч юм уу тий дотроос нэг юм би өөрөө бодоогүй би өөрөө төсөөлөг авах дотроос яг илт тийм мессеж орж ирж ивэл энэ бас дотоод хөгсөнс үнэхээр сэрсэн байна гэж ойлгож болно. Ийм хоёр л арга байдаг шүү дээ. За миний бол бие махбодын хөдөлгөөнд төрүүлж сэрсэн. За тэгээ оюун бодлороо төсөөлөл оюун бодлороо дотоод хөгсөнстэйгээ одоо харилцаж сурах гэж бас ахаад 2-3 сарыг үзэж байгаа байхгүй юу. Яагаад гэвэл нөгөө чиглүүлэгчгүй тэгээ өөрийнхөө оролдлогоор ингээд орон гарч гэх юм нэг хаяа бясалгал хийгээд хаяа болоод нэг иймэрхүү байдалтай авсан учраас удсан 2-3 сар ч удаан байхгүй. Тэгээд би нэг зүйлийг ойлгосон. Би чи одоо бие суллаж өгөөд миний биеэр одоо хөдөлгөөн хийгээд байгаа юм чинь би энэ тархиараа холбогдохын тулд би өөрөө тархи бодлоо маш сайн сулж сурах хэрэгтэй юм байна гэд. За тэгээд тархи оюун бодлоо сулах гэж 1 сар дадлах хийж байгаа хгүй. Тэгээд оюун бодол тархиа ингээд суллаад өгсөн чи харин асуултын маань хариултыг хөөрхөн төсөөллөөр бодлоор ингээд илт өгөөд байгаа хгүй. Би одоо асуусан шүү дээ. За миний хөгсөнс юу үсэж чинь. За миний энэ юу ялж чинь. Энийг яах вэ гэл. Тэгэл бие суллана оюун бодол тархиа суллаад ингээд суужтлын 2-3 минутын дараа бодол төсөөллөөр яг нөгөө хариулт нь орж ирдэг ч юм уу. Ингээд ерөөсөө хамгийн чухал нь энэ оюун бодлороо л харилцаа үүсгэх одоо телепат харилцаа үүсгэх нь чухал байсан. За ингээд сурчих юм бол чаннелинг бол юутаа холбогдох боломж бүрдэж чинь. Яа гэх юм бол хөгсөнс бидний одоо гол сувгийн одоо төлхөөр байхгүй. За хөгсөнстэй бид нар биеийнхаа хилэмжээр за эсвэл оюун бодлоор ингээд телепатаар ингээд холбогдоод сурчих юм бол хөгсөнсөндөө даалгавар өгчтэй. За би өгдөөцтэйгээ холбогдмоор байна. Өгдөөцийн сүнстэй одоо оройн хүртээр дамжуулж гүнзгий холбоо тогтооно. Би сайхан урдын адлаар бие оюун бодол тархиа суллаа сууя гэд ингээд суун. За тэгэх юм бол ингээд хөгсөнстэйг би өмнө яаж харцдаг байсан яг тэр шугамар арай өөр давтамж энергитэй ч юм уу, арай өөр дүр төрхтэй ч юм уу, арай өөр хандлагатай оюун ухамсартай холбогдно. Тэгээ бид нар ялгадаг байхгүй. Энэ миний хөгсөнс биш ээ. Миний хөгсөнс чинь намайг ингэж хөдлөгдөг. Тэгсэн чинь энэ ухамсартай холбогдсон чинь намайг тэгж хөдлөхгүй арай өөрөөр хөдөлгөөд байна гэдэг ч юм уу. Наацхан биеийн хилэмжийг анзаарна. Миний хөгсөнс чинь нэг иймэрхүү байдлаар орчлон ертөнцийг төсөөлүүлээд ингэж өгдөг. Энэ болохоор нэг арай өөр шугамар надад харуулад өөр бодол өгөөд байна. Тэгэхээр би
яг нөгөө өвдөөцсөн сүнсээ дуудсан үнэн байна. Надад ингээ өөрөөр мэдрэгдээд байна гэдэг ч юм уу те. Төсөөлөлт хүртэл нэг өөр юм харагддаг ч юм уу. За тэгэл дээд бие, өвөг дээдэс өнгөрсөн цаг хугацааны амьдрал те өнгөрсөн одоо өмнөх насны бие тэрнтэй хүртэл чанелинг хийж болно. За эсвэл өөр хүний дээд биетэй, өөр хүний хөхсөнстэй, өөр хүний өвгдээцтэй. За эсвэл магадгүй энэ модтой ч юм уу, энэ ургамалтай ч юм уу, эсвэл дээшээ тэр одтой ч юм уу, одоо юутай л бид нар холбогдох боломж байгаа байхгүй юу. Зүгээр л одоо аргаал нэг дотоод сүнстэйгээ тэр холбогдох аргаал болчих юм бол тэр нэг арга шугамаараа ингээд юутай холбогдох боломж нь үүсчихэж байгаа. Одоо бид нэг уцтай Bluetooth-ээр холбогдоод сурчих юм бол бусад уцтай Bluetooth-ээр холбогдоод сурчдаг ш. Нэг арга нь олчдаг учраас нэг тийм л юм гэж төсөөлчих. Тэгэхээр одоо тэр Channeling буюу тэр нөгөө нэг холболт хийх арга техник маань ердөө л энэ л ахгүй юу. Яг гадаад нэр өгөөд нэг сүртэй олгоцсон. Гэхдээ энэ маань хуучнаар бол яг бөөгийн тарих гэж ярьдаг юм л. Манай өвгдээц маань бөөгийн тарих гэдэг нь бид нар өөрийн одоо тэр тарих бөөгийн тарих гэдэг нь байдаг юм шиг ба. Тэнгүүтээ тэрүүгээрээ бид нар ингэж өвгдөөц орчлон ертөнцийн бусад одоо ухамсартай холбогдох боломж байдаг юм аа гэд. За тэгээ энэ бол яг хуучин цагт бол одоо хүн болгонд л байсан зүйл ахгүй юу. Одоо энэ байгаль эзэдийн байгалийнхаа савдаг эзэдтэй холбогдох, өвгдөөцтэй холбогдох гэд одоо тэгээд дээд биетэйгээ холбогдох ч гэдэг юм уу те. Энэ болгон маань одоо хуучин цаг үед Монгол хүн болгонд одоо энгийн зүйл байжээ. Хүн болгон л одоо мэлмитэй, зөв мэдрэмжтэй, бөөгийн тарих ашиглаж чаддаг гэсэн аахгүй. За тэгэхээр бүр ингээд холболт үүсгэж чадахгүй, хөгсөнсөө сэрэж чадахгүй байна, удаа тань хэцүү байна гэдэг хүмүүс эхлээд сэтгэлийнхаа блок гаргаа. За яг сэтгэлийн блок гайгүй хүмүүс маань болохоор сайхан нөгөө YouTube дээр байгаа тий бясалгалыг бол янз янзаар хувиргаж хийж болно шүү дээ. Гол нь дотгошоогоор өөрийгөө сайхан сулал, бүх байж болох бүх төвшөнд нь бүх зүйлээ сулал, дотоод мэдрэмж рүүгээ гүнзгий ор, дотоотойгоо ярилц, оруул маргаа зүйлээ оруулаад гарамаар байгаа зүйлийг гаргах тийм ээ. За бясалгал хийгээ шууд ингээд дотоод сүнсээ мэдрээд ингээд чадахгүй байгаа бол бүр анхаарал нь ч төвлөрөхгүй байгаа хүмүүс бол тунгаалтын бясалгалаар иргэл хамгийн жижиг нэгж нь болохоор тунгаалтын бясалгал гэдэг байхгүй юу. Яа тэгвэл тунгаалтын бясалгал хийнэ гэдэг чинь анхаарал төвлөрөл сайжирч гин. Нөгөө дотоод сүнстэйгээ холбоос нь явж ийн л гэсэн үг. За тунгаалтын бясалгал сайн хийдэг хүн бол дотоод сүнстэйгээ холбогдоход бясалгал хийгээд төвлөрөөд ингээд сувг үүсгэхэд бол маш хялбархан байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө тунгаалтын бясалгалч хийдэггүй, өөртөөгөө ч ярилцгүй дандаа л анхаарал гадагшаа чиглэдэг. Нэг бол гаднаас мэдээлэл авахдаа шууд тархины мэдлэг олгож авдаг. Дандаа анхаарал ингээд гадагшаа чиглэдэг, гадагшаа юм боддог хүмүүс бол тунгаалтын бясалгал хийж дадаагүй байдаг. Тунгаалтын бясалгалыг харин хийгээд төрөлхийн тийм дадцсан ч юм уу багасаа ер нь ингээд зөнгөөрөө хийдэг байсан хүмүүс бол харьцангуй хурдан, маш хурдан сэрэл, маш хурдан холболт явагддаг юм лээ. Тэгэхээр бол хамгийн бага нэг чинь тунгаалтын бясалгал шүү. Тунгаалтын бясалгал сайн хийгээд сурцсан бол ингээд төвлөрөө сайхан биеэ суллаа, сэтгэлтэйгээ ажиллаа суухад бол юу байгаагаа одоо нөгөө хүн болгоныг хар зөнгө гэж өгдөг те. Хар зөнгөөр ингээд мэдрээд цаашаа ингээд авчин. Тэгэхээр биднэрт одоо арга техникийн бэлэн байгаа юм чинь биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр биднэрт одоо оролдлого, хичээл зүтгэл хэрэгтэй. Өөр хэрэгтэй зүйл байхгүй. Бусад өгөгдлүүд нь биднэрт байгаа байхгүй юу? Биднэрт арга нь байна, техник нь байна, сэрээгээд ингээд холбогдоо явж байгаа хүмүүсийн туршлага нь байна тийм ээ. Хөгсөнс нь байна, бусад өгөгдлүүд нь байна, энэ сайхан махан бие байна тийм ээ. Тэгэхээр биднэрт одоо хичээл зүтгэл хэрэгтэй, оролдлого чухал. Тэгэл оролдлого авах юм бол тэгэл ямар мэдгүй зовлон байх биш. Яах ихэ тэгтээ тэргүй одоо ингээд би бичлэгээр ярьж ийн бусад өөр зөндөө л одоо арга техник ярьж байгаа хүмүүс байгаа илүү дээ. Тэгээд дагаж их бясалгаламж байж гин те. Тэгээд сайхан бясалгалаа дагаж игээл янз янзаар оролдож үзэл хичээл зүтгэл гаргаад ингээл явах юм бол энэ бол үнэхээр амархан хүн болгонд боломжтой зүйл юм аа. За тэгээд сонирхуулж ярихад бол дээд биеийг болохоор хуучин бидний өвгдөөцөд болохоор хөх өвгөд гэж ярьдаг юм билээ. Хөх өвгөдүүд гэдэг. Яагаад хөх өвгөдүүд гэхээр яг бидний нөгөө одноос ирсэн сүнслүүдийн дээд бие нь ихвчлэн нөгөө Арктур, Андромед, Сирус тэгэл тэр хавцаанаас байдаг учраас тэд нар чинь дандаа юм цэнхэр хөх харьцтай байдаг штэ.
Та нар одоо интернетээс архитектур, андромед, Сирус гэдэг нөө Монгол нэршүүллүүд нь байдаг л да. Тэдрийг харах юм бол нэг угаасаа л хөх царайтай, хөх арьстай, одоо өндөр ухамсартай, технологийн хувьд ухамсарын хувьд өндөр хөгжсөн тийм хүмүүс байдаг учраас хөх өвгөд гэж нэрлэлсэн. Яг өвгөн гэдэг нь болохоор бидний нэг юм төсөөлт байдаг өвгөн биш л дээ. Тэр нэг хөгшин настай, нэг урт сахалтай, нэг хөгшин өвгөнийг бид нар яриад байгаа юм биш. Өвгөн гэдэг чинь өв гүн буюу одоо өвгийн үндсээр нь салах юм бол өв гүн буюу маш их одоо ухамсарын мэдээлэл, маш их түүхийн мэдээлэлтэй тэр өвлөгдөж ирсэн зүйл гүн гэсэн үг байхгүй юу? Тэрүүгээр нь хэлээд байгаа. Түүнээс бидний одоо тархинд байдаг тэр нэг хөгшин хүн гэсэн үг биш. Гэхдээ яг биднэрт гэхдээ харагдахдаа тэд нар чинь дүрсээ хувиргаж харагдуулдаг юм. Одоо дээд биед маань хүний дүрсээр орж ирдэг тийм ээ. Эсвэл бүр ингээд зарим нэг цагаан сахалтай өвгний дүрээр орж ирдэг ч юм уу. Тийм бол байдаг л та. Гэхдээ тэр хөхтөө мэргод, андромед, архитектур эднэрүүд болохоор ер нь нэг ихвчлэн нэг юм хөх өнгийн арьстай, царайтай хүмүүс байдаг. Тэгээ бид нар угаасаа хөх өнгийн толботой тийм ээ. Арьсны маань нэг хэсэг хөх байхгүй бидний. Тэр чинь нөгөө хөх толбыг яриад байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бидний мах цусны одоо энэ махан биеийн ген тэр хөх арьстай, хөх үгдийн ген явж ийн гэсэн үг байхгүй. Энэ махан биед явж байгаа. За тэгэхээр ингээ ярахаар илүү сайхан тодорхой болж байгаа. Яг нь сүүлийн үед хитрхи гадаад үг ашиглаад явчихаар энд нэг байдаггүй шин юм гараад ирлээ. Онцгой юм гараад ирлээ. Хүмүүс энийг мэддэггүй мэн гэж гисэн тийм бодол хүрэж байгаа. Гэхдээ энэ одон дээрх тэр өөр хэмжээсүүдийн амьдрал, өөр галактикуудын онготууд, өөр галактикуудын ийшээ сүнсээ одоо бидний махан биеийг бүтээсэн ийшээ сүнсээ явуулж төрөл ахуулдаг тэр дээд биед маань энэ дэлхийн хүн төрлөختөнг бүтээсэн учраас дээр үесээ өвлөгдөж, соёл уламжлагдаж ирсэн зүйлс ахгүй. Түүнээс ч нэг цоо шин юм гарч ирээд бид нар ийм зүйл байдаг юм бах та юу одноос ирсэн сүнс вэ? Юу андромед архитектур вэ? Үлгэрөө юу вэ гэд гайхаад ах юм байхгүй. Эдгээр чинь бидний өндөр өвөг дээдсүүд юм аа. Өндөр өвөг дээдсүүд болохоор хөх өвгөд гэж нэрлэлсэн байдаг юм аа. Ном судар дээр ч хүртэл байгаа. Тэгэхээр энэ дэр битгий гайхаа. Зүгээр л яг нөгөө гадаад нэршлүүд орж ирээл нөгөө сонь төрх царайнууд ороод ирэхээр бидний нөгөө харж тассан эмгөө өвгний царай биш. Өөр царайнууд ороод ирэхээр бид нэгээд хотлаа гэж бодоод идэг. Гэтэл эн чинь бүр бидний өндөр өвөг дээдсүүд буюу холын тэнгэрийн л одоо тэнгэрээс ирдэг л өгдөд тахгүй. Ялгаа ахгүй л те. Тэр гадна талын дүр төрх бол нэг тийм чухал шүү дээ. Заавал нэг бидний мэддэг хүн төрх байх албагүй. Тэр чин цаад ухамсар нь юу вэ? Гол тэр ухамсар энерги нь юу вэ гэдэг нь одоо чухал зүйл байхгүй. Тэрийг л барьж авах чухал. За тэгээ нэгэнт хөгсөнс сэрээд биеийн хилэмжээр ингээд хоорондоо ярилцдаг тийм ээ. За хөгсөнс минь бай гэдгийг мэдтүүлэр бие сайхан суллаад өгөө гингөт биеийг чи ингээд хөдөлгөнө. За энэ бол бид нартай харилцаж байгаа хамгийн энгийн харилцаа. За тэгвэл надад одоо ийм хариулт өгөөрэй. Төсөөллөөр ч юм уу бодлоор хариулт өгөөрэй. Би ингээд тархиа ингээд сайхан суллаа. Тэгээд өөрийнхөө бэлэг мэлмиг нээгээд за ингээд хүлээгээ сууж игээд ингээд сайхан тархиа суллаад хүлээгээл суу. Хитэх зүтэх хүлээлт хэрэггүй. Сул хөнгөн, хэрэг сул ах тусмал бид нар холболт явагдана. Нөө бөөгийн тархич ажиллана гэсэн үг байхгүй юу? За тэгчил аяндаа нэг бодол аяндаа төсөөлөл орж ирнэ. Гэхдээ энийг аль бариад авчвал тэгэл болоо. Тэгэл яг тэр сэжмээрээ өгдөөцдээд би одоо юутай л холбогдно гэсэн үг байхгүй юу? Ухамсарууд юу ч ингэ таасаагүй байж байгаа. Тэгэхээр бид нар хөссөн ухамсараа татаж авч холболт үүсгэх боломжтой. Хөссөн ухамсараа шүү. Ухамсарууд дээд биеийн ухамсарууд, өвгдээцийн ухамсарууд их сурвалжийн ухамсарууд тий одоо энэ байгаль дэлхийн ухамсарууд материйн ухамсарууд энэ олон ухамсар чинь зөвхөн Wi-Fi ингээд долгион шиг байж. Тэгээ бид нар уцаа гаргаж ирээд ингээд Wi-Fi сонгодог штеп. За энэ Wi-Fi сонгоё гэд утсан дээрээ дарангуут нэг сүлжээг татаад авчдаг. Яг тэрнтэй адилхан бидний бөөгийн тарих ухамсарууд хаасайгүй бидний эрен тойронд хаасайгүй байхад өөрийнхөө дуудсан долгионоо татаад авчдаг байхгүй юу?
Хин татаж авч байгаа хөгсөс татаж авч байгаа. Хин хөгсөнсөнд захиалга өгч бидний өөрсдийн ухамсар бид нар өөрсдөндөө дотоод хөгсөнсөнтэй захиалга өнгөт дотоод хөгсөнс тэр хэрэгтэй ухамсар долгионыг өөртөө татаад авчирдаг. Ингээд тэр чаналыг буюу сувг амархан үсчихдэг юм аа. За тэгээ хөгсөнстэй хөгсөнснүүдийн хувьд бол хөгсөнстэй хүмүүсийн хувьд бол тэр байгаа нэгэнт байгаа сүнсийг ингээд хөөе сэрээрээ гэд очиод ингээд түлхчихэд бол хэлбэрхэн. Энэ дэр бол гаднаас их юм хайж аваад ах шаардлага байхгүй гэдгийг би дахин хэлдэг тийм ээ. Бараг бичлэг болгон дээрээ л хэлдэг баг. Бүр чадахгүй бол тунгаалтын бяцлаглаасаа ихэл. Тунгаалтын бяцлаглаа нэг хэдэн сар хийжээ дараа нь суугаа бяцлаглаасаа бол за суугаа бяцлаглаас болохгүй бол блоктой байна гэсэн зүрхүүртдэг ажил. За зүрхүүртдэг ажлаа дотоод ертөнц рүүгээ ороод ухаад эхлэхээр дараа над хөгсөнс чинь жоохон ингэж хөдөлгөөнд орж эхэлнэ. За ер нь тэгээд хөгсөнсийг бас хагас унтуулдаг нэг шалтгаан, олон шалтгаан байгаа л да. Нэг том шалтгаан бид нар галаасаа холдсон зүйл байхгүй. Яа тэгээд тэр галын эрчмээр, нарны эрчмээр, байгалийн эрчмээр хөгсөнс өөрөө тэтгэгдэж тижээгдэж идэг. Тэгэхээр нөгөө орон сууцнд амьдраад гадагшаа нэх гарахгүй барилгаас барилгын хооронд байгаад галтаа ингээд ноцолдохгүй өдөр болго ингээд галтаа ноцолдчихж одоо галаар тэгж хөгсөнсөө тижээж явах хэвээр хүмүүс нь орон сууцнд ороод ирэхээр нөгөө тижэл нь байхгүй болчдөг те. Хөгсөнс бол маш тамиргүй хөөрхөн ингээд амтай голтой болчдөг байхгүй. Тэгэхээр нөгөө байгальтаа гараад галаар ингэж гоё амьсгалаараа ингээ хөгсөнсөө өрдөөд нарнаасаа гоё ингээ эрчим аваад ингээд ирэхээр хөгсөнс чинь тижэл аваад ингээ тамирын тэтгэгдээд ирнэ штэ. Тэгэхээр илүү хүчтэй бие минь хөдөлгөөл илүү хүчтэй оюун бодолтой минь ингээ харьцах чадвар нь үүсчдэг. Хөөрхөн хөгсөнс ч гэсэн хоололдог, хөгсөнс ч гэсэн тамир доройтно, тамир тэтгэгдэн гэсэн юм байдаг байхгүй юу? Тэгэхээр галынх нь эрчмийн нөгөөч ээ, агаар салхи тэр нарных нь эрчмийн нөгөөч ээ. Тэгээ хөгсөнс чинь бас урам зориг хайраар тижээгддэг тийм ээ. Тэр хайр, урам зоригийн үг, гоё үгийн үг тийм ээ. Итгэлийн үг. Тэгжиж хөгсөнс чинь тэр болгоноороо тамирчиж, тэнхээжж улам бид нарт одоо хүчтэй харьцаж одоо хүчтэйгээр сэрэх бас боломж байдаг байхгүй юу? Тэр иймэрхүү зүйлсүүд байна. Тэгэл бидний нөгөө идэ ундаа тэгэл нөгөө сонсож байгаа үзэж байгаа харж байгаа бусад зүйлсүүд бол жижиг сажиг зүйлсүүд нөлөөлнө. Тэгээ ер нь хүн одоо энэ суурин соёл иргэншилд орох хүртлээр хүмүүс ялангуяа хүүхд толботой хүмүүс л өдөр болгон л галынхан дэргэд байсан. Гал дээрээ л хоолоо хийдэг байсан. Галаал түлдэг байсан. Ерөөсөө баг нэг өдөр ч галаас холддог байсан шүү. Тэгэхээр тэр галаас асар их тэр тамир тэнхээ сүнсний тижэл авдаг байсан байгаа. Оройн хүрдчихсэн бидний оюун ухамсар хүртэл тэр галын эрчмээр тижээжидэг тийм бүтцтэй байхгүй юу? За нэг иймэрхүү зүйлсүүд байна. Одоо арга ядахна тийм ээ. Үнэхээр хөгсөнс чинь тамиргүй болчихжээ гэж бодвол хөгсөнсөө тижээж тэтэх хэрэгтэй, хайрлах хэрэгтэй, услах хэрэгтэй. За тэгээ бусад зүйлсүүдийн товчхыг хэлж өглөө. За тэгээд ерөнхийдөө энэ хүрээд хэлэх ярих зүйл маань багцлагтаад болж байгаа шиг байна. Ерөнхийдөө ойлгомжтой ярихыг хичээлээ. Тэгээд бас л товч яриа боллоо. Энэ хүртэл сонссон та бүхэндээ гялалаа.